Green Chemistry химийн хөгжлийг Монгол. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За хэдүүлээ манай өнөөдрийн Nest Brand-ийн вебинарт бүртгүүлж орж ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд өнөөдрийнхөө вебинарын хөтөлбөрийг танилцуулъя. За манай дээр болохоор Nest Molecule Biology Cell Culture Product Lines гэдэг нэртэй Nest Brand-ийн гараа бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан вебинар өнөөдөр зохиогдож байгаа. Манай компани болохоор 2016 оноос хойш Nest Brand-тэй хамтран ажиллаж байгаа. Та бүхэн манай Nest Brand-ийн бэлийг хамгийн сайн мэдэх бах. Нитрилэн бэли, латекс бэлинүүд ер нь бол манайхыг борлуулж эхэлж байсан. Тэгээ одоо болохоор бас биологийн маш олон төрлийн хэрэглэгдэхүүнүүд байгаа. Тэгээ өнөөдөр бэлнээс гадна бусад тэр хэрэглэгдэхүүнүүдийн давуу талыг танилцуулах тийм вебинар болно. Тэгээ энэ чинээс болохоор Nest Brand компаниас маань гадаад борлуулалтын төлөөлөгч Зой болон борлуулалтын менежер Грэс нар та бүхэнд танилцуулах юм. Манайхаас болохоор брэнд менежер Хонгор Зул маань бас шууд орчуулгыг хийгээд танилцуулгыг хийгээд явна. Танилцуулгын дараа асуулт хариулт ивэл та бүхэн гараа өргөөд өнөөдрийн вебинар маань Teams-ээр явж байгаа race дээр дараа гараа өргөөд ээлжлээд асуух зүйл ивэл тодруулаад асуулж болно. Тэгээд үүний дараа уламжил болгон манах асуудыг шагналтай асуулт хариултууд бас байгаа. Ер нь яг ерхий бүтээгдэхүүний танилцуулга дундаас бас асуултууд асууна гэсэн. Тэгээд хэдүүлээ дүнэлтээ хийгээд эргээд уулзъя. Тэгээд Nest Brand-ийнхаа Зоёыг урьж байна. Мөн Хонгор Зул менежерийг урьж байна. Hello, Zoe. Yeah, you can start now. Yeah. Okay. Good afternoon, everyone. This is Zoe, overseas sales from Nest Biotechnology. Thank you for joining today's meeting. Сайн байцгаана уу? Өдрийн мэнд та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Nest Biotechnology компани гадаад олон улсын борлуулалтыг хариуцсан менежер Zoe байна. Okay. It's a great pleasure to host a meeting today with Green Chemistry. I am the main speaker today, and next to me is my colleague Grace. Hello, good afternoon. Nice to meet you. Okay. За өнөөдрийн гол илтгэгчээр Zoe би өөрөө ингээд ярих болно. Тэгээд манай менежер Grace ингээд хамтран ярилцана гэж. I would like to make a brief introduction to our company. There will be 4 parts. The first part is the company profile. The second part is the product introduction. And the third is sharing some core competencies and marketing data. And the last part is the Q&A part. За тэгэхээр өнөөдрийн илтгэлийн хүрээнд гол агуулгынхаа хувьд 4 сэдвийн хүрээнд ярина. За эхлээд бол өөрийнхөө компанийг танилцуулна. За тэгээ бүтээгдэхүүнүүдэд танилцуулаад за тэгээд энэ нөхөө бүтээгдэхүүнүүдийн маань гол давуу тал болон маркетингийн тухай ярина. За тэгээд хамгийн сүүлд нь асуулт хариултын хэсэг байгаа гэж. Okay. So if you have any question while listening to the presentation, please feel free to ask. Drop your question anytime. За өнөөдөр ингээд илтгэл сонсож байгаа хугацаанд ингээд ямар нэгэн асуулт гарах юм бол тэгээд шууд ингээд асуулж болно шүү гэж. First, I want to introduce our company. WuXi Nest Biotechnology was established in 2009. За эхлээд би компани Nest компанийнхаа талаар танилцуулмаар байна. Тэгээ манай компани бол 2009 онд бол үүсгэн байгуулагдсан. It's a leading life science and medical plastic consumer manufacturer located in Wuxi, Jiangsu, China. За тэгээд манай компани бол шинжлэх ухааны туслах хэрэгслүүд дээр болвол хятад дотроо тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэгэ. За дараагийн слайдуудын явуулчих. 4-р 5-р слайд. Nest is integrated with R&D, production, and sales. Our products has been exported to all over the world.
За Nest компани нь болохоор судалгаа болон хөгжүүлэлтийн бүтээгдэхүүнээ судалгаа болон хөгжүүлэлт дээрээ болвол төвлөрч ингэж үйлдвэрлэдэг. And next PowerPoint. Дараагийн слайд. Next page. Yes. In 2025, Nest officially launched its new biotechnology park, starting with high standard clean rooms and fully automatic production lines. За 2025 онд болохоор Nest маань биотехнологийн парк гэдэг ийм үйлдвэр ашиглалтанд оруулж исэн. За тэгээд энэ нь болохоор 3 төрлийн ингээд ариун өрөө болон ийм ажлын хэсгүүдтэй тийм өндөр зэрэглэлийн лабораториудыг агуулсан тийм парк байгаа. Okay. This milestone integrates R&D with manufacturing significantly, boosting our global competitiveness and production capacity for precision pharmaceutical packaging. За тэгэхээр энэ нь болохоор энэ парк үйлдвэрлэгдснээр болвол манай ингээд дэлхийд дээрх Nest-ийг илүү сайн болгосон. За тэгээд үйлдвэрлэл маань илүү өргөжж хөгжсөн. Yeah, you can go. Okay, and the next page. Дараагийн слайд тийм. So you can see the picture. We have different departments. This is a new plan launch, smart manufacturing for the future. За энэ зурган дээр харагдаж байгаачлан за энэ нь болохоор биотехнологийн паркийнх нь ерөнхий хэсгүүд байгаа. За энэ дээр болохоор ерөнхийдөө болвол үзгэн тарилгын үйлдвэр, за тэгээд картриж үйлдвэрлэлийн цех, за тэгээд шахмал хэвлэлийн цех, за тэгээд офисын хэсэг, за тэгээд чанарын хяналтын лаборатори, за тэгээд бэлэн болсон бүтээгдэхүүний агуулгах зэрэг ийм зүйлсүүд бол харагдаж байна. Okay. And the next page. Дараагийн утас. This is the timeline of Nest history. За одоо энд бол Nest компани түүхийн талаар бол харуулж байна. In 2009, Nest is established, starting from cell culture products. За 2009 онд бол Nest гэдэг компани маань бол үүсэн байгуулагдсан. За тэгээ Nest брэнд бол үүссэн. За тэгээд хамгийн ихний бүтээгдэхүүнүүд нь бол эсийн өсвөрийн бүтээгдэхүүнүүд байсан. Okay. 2013, Nest USA branch established. In 2014, new flagship in operation. The Certification Center certified with ISO 11137. За 2013 онд болохоор Nest-ийн Америк дахь салбар бол үүссэн байгуулагдсан. За тэгээ 2014 онд болохоор энэ олон улсын стандартын энэ ISO 11137 гэсэн сертификатын дагуу ийм 3 давхар ариутгалын шинэ үйлдвэр бол бий болсон. Okay. The 2020 we launched IPO preparation. In 2020. It's okay. It's okay. In 2021, 2 new warehouse. It's in the US. 2020 онд болохоор хувьцаа гаргах бэлтгэл бол ихэлсэн. За тэгээд 2021 онд болохоор Америкт 2 шинэ агуулгатай болсон. Okay. 2023, we established the sustainability storage. In 2024, we launched a complete range of medical packaged products.
За 2022 онд болохоор 16,000 м2 шинэ үйлдвэрүүд бол баригдаж эхэлсэн. За тэгээд Арабын нэгдсэн Эмиралт улс, за тэгээд Нидерланд, Японд дах салбарууд бол үйл ажиллагаагаа эхлүүлсэн. За тэгээд 2024 онд болохоор эмнэлгийн эрсдлүүдийн тийм цогц бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргасан. Okay, next. Okay, next page. So this is the products and the application of Nest. You can see we have three kind of products: the lab consumable, medical devices, and pharmaceutical packaging. За одоо компани танилцуулга нь ингээд үргэлжилж байгаа. За бүтээгдэхүүнүүд болон хэрэглээнүүдийн тухай ярих юм бол Nest-д 3 төрлийн Nest-ийн бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө бол 3 төрөлд ангилагддаг. За тэгээд лабораторийн туслах хэрэгслүүд, за тэгээд эмнэлгийн хэрэгсэл, за тэгээд эмзэн сабагла бодлууд гэсэн ийм 3 хэсэгт бол ялгаж байгаа. Okay. Yes, and the Nest products are widely used in the area of academic research. So this is the certificate. Yes, the next page is the certificate. Энэ нь болохоор Nest компанид байгаа бүх сертификатуудыг ер нь харуулж байгаа. За эхнийх нь болохоор Америк нэгдсэн улсын хүнс эмийн захиргааны зөвшөөрөл байна. За дараачих нь болохоор Европын холбооны чанарын баталгаажуулалтын стандарт байгаа. За тэгээд дараачих нь эмнэлгийн хэрэгслийн олон улсын аудитын хөтөлбөрийн ийм сертификат байгаа. За тэгээд үлдсэн ISO сертификатууд нь болохоор хариуцгал дээр нь байгаа тийм сертификатуудыг харуулж байна. Okay, next slide. Okay, next page. Yes, this is the location. We have a different company, different cultural location. The American Netherlands. Japan and Netherlands. За тэгэхээр энд болохоор энэ Nest компани өөр байршлуудыг бол харуулж байгаа. За тэгээд Америк, Нидерланд, Шаржа, за тэгээд Хятад болон Япон гэсэн газруудад байрлалтай авах нэ. Okay, next slide. Next page. Next is the second part. It's about products introduction. За хоёрдугаар хэсэгтээ болохоор бүтээгдэхүүнүүдийнхаа танилцуулгыг явуулна. Yes, you can see the picture. This is the family of our products. За эндээс бол манай бүтээгдэхүүнүүдийн категори болон энэ төрлүүдийг бол харж болно. Next page. Дараагийнх нь явуулаад өгөөрэй. So it's about the laboratory consumable. We have 4 kinds of products. Лабораторийн туслах хэрэгслүүдийн хүрээнд болохоор 4 төрлийн 4 ангилалд ангилагдаж болох тийм бүтээгдэхүүнүүд байгаа. За тэр нь цитолог, за тэгээ биопроцессорын шийдлүүд, за тэгээ шингэнтэй ажиллах тийм хэрэгслүүд, за тэгээ биологийн шинжилгээ хийхэд хэрэгтэй хэрэгслүүд гэсэн хэсгүүдэд хуваагдана. Okay, next. Okay, next page. And so first, we talk about the cytology. And you can бид нар цитологийн бүтээгдэхүүнүүдийн тухай ярив. Okay. You can click the next page. За дараагийнх нь Yes, we have different kinds of cell cultural products: the plates, the inserts, the flask, the dishes, mini bioreactor, glass bottom
cover glass and other products. And we have different specification. За бидэнд болохоор эсийн үсгүүртэй холбоотой маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа. За эхлээд бол эсийн үсгүүрийн хавтан, за тэгээ эсийн үсгүүрийн суулгац, за тэгээ эсийн үсгүүрийн колб, за эсийн үсгүүрийн тавг, за тэгээ мини биореактор, за тэгээд шилийн оролттой эсийн үсгүүрийн хавтан, за тэгээ бүрхүүр шил болон бусад зүйлс гэсэн ийм олон бүтээгдэхүүнүүд байгаа эсийн үсгүүр дээр. За тэгээд бүтээгдэхүүн болгон дээрээ өөр төрлийн хэмжээстэй, өөр төрлийн үзүүлэлттэй тийм бүтээгдэхүүнүүд бол байгаа. За тэднэр нь бол энэ хүснэгтийнхаа хоёрдугаар хэсэгт нь бол харагдаж байгаа. Okay. Okay, the next page. Okay, this is the cell culture insert. You can see we have different specification, and you can see we have different kinds of the first is the opaque the translucent and the transparent. We have three different kinds. За эсийн үсгүүрийн суулгацын хувьд гэх юм бол бидэнд гурван төрлийн эсийн үсгүүрийн суулгац байгаа. Та бүхэн зурган дээр бол харж байгаа. За эхнийх нь бол ингээ гэрэл нэвтэрдэг. За тэгээ дараачих нь болохоор хагас нэвчлэлттэй. Дараачих нь болохоор тунгалаг тийм эсийн үсгүүрийн суулгацууд байна. Okay. And the next page. This is about the ultra-low particular collections. We have several products, including several products such as cell culture plates, flask. This is a shaker flask, high-efficient shaker flask, biofactories, and cryogenic tubes. Эсийн үсгүүрийн хувьд гэх юм бол бидэнд олон төрлийн бүтээгдэхүүн байгаа. За энд нь болохоор фласкууд, криотубнууд, за тэгээд колбнууд, эсийн үсгүүрийн хавтангууд зэрэг байгаа. За тэгээд яг энэ слайд дээр болохоор эдний ариутгасан бүтээгдэхүүнүүд нь бол ерөнхийдөө 3 давхар ариутгалыг давсан ариутгалд орсон тийм бүтээгдэхүүнүүд байдаг. За тэгээд энэ ингэснээрээ болвол маш бага тийм жижиг хэсгийн үлдэгдэлтэй бүтээгдэхүүнүүд байдаг гэдгийг бол харуулж байна. Okay. And the next page. This is the bioprocessing solutions. They also the laboratory consumables. You can see the picture. We have different kinds of products. За энэ зурган дээр болохоор биопроцессийн тийм шийдлүүд болсон юм олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг харуулж байгаа. За энэ зурагнаас ингээд ялгааг нь бол харж болно. За эхний хэсэгт нь болохоор их хэмжээний өсвөрлөлтөнд зориулсан тийм фласкнууд харагдаж байгаа. За тэгээд дараа нь болохоор ийм хаалттай тийм системийн шийдэл буюу одоо ийм онгорхой бус тийм бүтээгдэхүүнүүдийг харуулж байна. За тэгээд энэхүү бүтээгдэхүүнүүдтэй хэрэглэгдэх тийм туслах хэрэгслүүд бас байдаг. За тэгээд шингэнтэй холбоотой харьцах тийм бүтээгдэхүүнүүдтэй ч гэсэн үйлдвэрлэдэг гэж. Okay. And the next page. So you can see the products. We have a 5-layer cell culture flask, biofactory, Elmer flask, high efficiency, centrifuge turb, square straw bottle, transfer caps, carboys, centrifugal closed system, and accessory. We have different specifications.
За энэ биопроцессийн бүтээгдэхүүнүүд дээрээ болвол ерөнхийдөө олон бүтээгдэхүүнүүд байгаа. За ингээ 3 юм уу 5 давхрахтай эсийн үсвэрийн кол байдаг. За тэгээ биофактор байгаа. За тэгээ эсийн үсвэрийн колбууд. За тэгээд арай илүү өөр ашигтай эсийн үсвэрийн колб гэж бас тусдаа бүтээгдэхүүн байгаа. За тэгээд эсийн үсвэрт хэрэглэгдэж болох центрифугийн төв. За тэгээд дөрвөлжин дээжний сав болон шингэн давжуулах тийм сав. За тэгээд ийм шингэн хадгалах тэр 2 дугаар 3 дугаар зурган дээр харагдаж байгаа тийм том нэрмэл ус хийж болохоор тийм 10-20 литрийн багтаамжтай тийм савж байгаа. За тэгээд энэ бүтээгдэхүүнүүдэд хэрэглэж болох ингээд таг, хоолой, холбогч гэх мэтчлэн бүх зүйлүүд нь бол байгаа. За тэгээд энэ бүтээгдэхүүнүүд нь дотроо бас ангилалтай энэ 3 юм уу 5 давхрахтай эсийн үсвэрийн фласк нь гэхэд бол нөгөө боловсруулсан болон боловсруулаагүй гэх мэтчлэн ингээд тэгээ хэмжээгээрээ хүртэл ингээд ялгаатай байдаг. Okay, next page. This is the liquid handling products. We have the screw cam, microcentrifuge tubes, microcentrifuge tubes, centrifuge tubes, cell strainer, vacuum filtration system, deep well plates, round storage bottles, pet tips and rubber tips, and the serological pipettes and pasta pipettes. За дахиад одоо болохоор нэг шингэнтэй харьцаад хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийн төрлүүдийг нь бол сайн нэрлэлээ. За тэгээд иргэдэг тагтай микроцентрифугийн төв. За тэгээд зүгээр энгийн таглаатай микроцентрифугийн төв. За тэгээд илүү том хэмжээтэй центрифугийн төв. За тэгээд эс хусагч. За тэгээд вакуум шүлтүүрийн систем бол энэ 3 дугаар зурган дээр бол харагдаж байна. За тэгээд гүн нүхтэй нөгөө нэг хавтангууд байгаа. Лайзагийн хавтангууд. За тэгээд Бөөринки тийм дээж хадгалах тийм савнууд байгаа. За тэгээ пипетигний хошуунууд бол маш олон янзаараа байгаа. За тэгээд энэ роботик тип буюу нөө робот хошуу буюу нөгөө нэг энэ Тикан, Хамилтон, Бекман гэдэг ийм төхөөрөмжүүдтэй ингээд хэрэглэж болох тийм автомат пипетигний хошуунууд байгаа. За тэгээ серлогийн пипетигнүүд байдаг. За тэгээ пастрын пипетиг бас байдаг. За тэгээ та бүхэн слайдаас бол нэг хэмжээнүүдийг бол харж байгаа гэж бодож байна. Okay, and next page. This is the low binding universal tips. You can see the picture is our products, low binding products and the standard product. Okay. За энэ болохоор илүү тийм бага найгалдацтай буюу одоо энэ хошуундаа ингээ бага одоо авсан саруулсан юм нь багаар холбогдож үлддэг тийм хошуу пипетигний хошуу байгаа. За тэгээд энэ болохоор ингээ нестийн ингээ шинэ бүтээгдэхүүн байгаа. За дээр зурган дээр харуулж байгаачлан энэ low binding гэж бичсэн байгаа дээр нь бол эдний шинэ бүтээгдэхүүнийг харуулж байгаа. За стандарт байдаг тийм пипетигний хошуунууд болохоор ингээд үлдээд хошуун дотроо үлдчихдэг энэ асан шингэн маань. За тэнгууд энэ пипетиг маань болохоор тэгэж шингэнээр үлддэггүй тийм онцлогтой юм шинэ пипетиг байгаамаа тэгж байна. Okay. Next page. Yes, this is the serological pipettes in freak. За энэ бол 10 мл серлогийн пипетиг байна гэдэг. Okay. Okay, you can talk. Okay. Then the next in freak pipette with a laser edge graduation is suitable for various high demand experimental and production applications such as biopharmaceutical
pharmaceuticals and stem cell products. За энэ яг ямар ач холбогдолтой пипетэг вэ гэх юм бол нөгөө серлогийн пипетэгэн дээр бэхээр хэмжээсийг нь тавиагүй. Энэ нь болохоор лазераар сийлсэн тийм хэмжээстэй. За нөгөө нэг илүү тэр молекул биологийн өндөр наривчлалтай тийм бүтээгдэхүүнүүд туршилт шинжилгээ хийхэд одоо нөгөө будагнаас нь болоод ямар нэгэн байдлаар алдаа гарахгүй байх үүднээс ийм хийгдсэн ийм шинэ пипетэг байгаа. Окей. Okay, and next page. This is biological testing products. You can click the next page. За энэ нь бол ингээд биологийн шинжилгээнд хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүдийг харуулж байна. За илүү дэлгэрэнгүй нь эндээс харъя. Yes, we have PCR tubes, 5-street tubes, 19-6 well plates, deep well plates, and other products. We have different specification. За бидэнд ингээ PCR-ын төвнүүд болон ингээ 8-тай PCR-ын төв. За тэгээд 96 нөхөтэй хавтан илүү тийм гүн нөхөтэй нөхнийх нь хэмжээний илүү гүнзгий тийм хавтан болон тэгээд туслах хэрэгслүүд болох ингээ раг гэх мэтчлэн зүйлсүүд бол худалдаалагддаг. За тэгээд үйлдвэрлэгддэг. За тэгээд өөр хэмжээсээр бол байгаа. Окей. And next page. This is the 96 well ELISA plate. ELISA plate. You can see it. We have the detachable and undetachable specification. They are all high binding. За энэ нь болохоор 96 нөхөтэй ELISA-гийн хавтангууд байна. За nested болохоор энэ нөхөн ингээд юу хавтангаасаа ингээд салдаг болон салдаггүй гэсэн ийм хоёр төрлөөр бол худалдаалагддаг. За окей. Okay, next page. So it's also the ELISA plate. You can see the picture and different specification, different color, and different packaging. Also, he mentioned the application. Okay. Энэ дээр болохоор 96 нөхөтэй дахиад ELISA хавтангуудын арай өөр төрлүүдийг бол харуулж байна. За энэ илүү дахиад бас нөгөө салдаг болон салдгүй гэж хоёр ангилагдаад за тэрнээсээ гадна өнгөөрөө бас 3 ангилагдж байгаа. За ингээ нөгөө хүрээ нь болохоор цагаан өнгөтэй. За тэгээ нөхөн яг ингээ тунгалаг гэдэг нэг төрөл байгаа. За тэгээд хүрээ нь болохоор цагаан өнгөтэй. Бас нөхөн ингээд цагаан өнгөтэй салдаг гэдэг энэ 3 дахь зурган дээр бол харагдаж байна. За тэгээд цагаан хүрээтэй хар өнгийн нөхтэй тийм хавтангууд бас байгаа. За тэгээд энэ хавтангуудынхаа онцлог нь болохоор нөгөө хийх цагаа шинжилгээнээсээ хамаарат аль хавтанг сонгож хэрэглэх үү гэдгээ бол сонгодгоо. За тэгээд хэрэглээ нь бол тэр доор харагдж байгаа. Та бүхэн дээр презентацийн орчуулга бол очих учраас тэр үед та бүхэн уншаарай. Окей. And next page. We have Petri dish, including needles, including loops, L-shaped spherida, and Rodak dish. За одоо бактеритай холбоотой бүтээгдэхүүнүүд гэх юм бол Петрийн аяга болон гогцоо тэгээ зүү тэгээд ээл хэлбэрийн ийм тараагч за тэгээд нөгөө Rodak dish гэдэг нөгөө нэг гадаргууд ирэх микробынхоо
тохиолдлыг шалгах зорилтын тийм P3I гэх мэтчлэн зүйлсүүд бол худалдаалагдаж байгаа. Окей. And next page. Okay, this is the Petri dish with lock. You can see the picture. We have the lock in the dish. We can flash on the bottom the technical drawing of parallel sliding clamps designed. Окей. За энэ нь болохоор бас нийтийн шинэ бүтээгдэхүүн юм шиг байна. За түгжээтэй P3I гэж байгаа. За одоо зурган дээр харуулж байгаачлаа ингээ гурван талтай ингээ түгжээтэй доор тагандаа ингээ ховлтой. За тэгээд ёроолтой бол түгжээтэй. За тэгээд энэ гурван жижигхэн бөөрөнгийн 3 дугаар зурган дээр бол нөгөө нэг яг энэ түгжээнийх нь ажиллах зарчмыг бол харуулж байна. Окей. Okay, and next page. Okay, this is the square Petri dish. It's a labware used for bacterial cultivation and observation. We have 3 different specifications. Окей. За энэ нь болохоор дөрвөлжин P3I байгаа. За ерөнхийдөө бол бактери өсвөрлөх болон ажиглаж харахад бол зориулагдсан. За тэгээд 65 мм болон 90 мм за тэгээд 100 мм гэсэн юм 3 төрлийн хэмжээтэй болвол үйлдвэрлэгддэг. Окей. Сарбаны сэдвүүд би ахын өнгөө за угараад хараа үзэж болно. Зүгээр яавал тавихгүй. Тэгээд энэ цөмөр сэдвүүд байна шүү дээ. Төмөр сэдвүүдийн төмрийн өнөр. За. Дараагийн слайдыг харуулаад өгөөд. За намайг анхаарахаар юм хэмдрүүлдэг гэдэг хүмүүс мэддэг болсон баг. Би сүүлийн чадвар And next is the automatic one. This is suit for the machine. This automatic Petri dish. Энэ нь болохоор автомат P3I гэж байгаа. Нөгөө нэг ерөнхийдөө бол тэжээлт орчныг аягалдах процессыг илүү хялбар болгосон тийм P3I байгаа. За тэгээд нөгөө машинаар аягалдаг газруудад бол илүү тохиромжтой. Окей. Okay, and next page. Next page, it's about the medical devices. And you can click the next page. This is the Rogen products. We have the Rogen products collections, product collections for biological service. Дараагийн хэсэг нь болохоор ерөнхийдөө нестийн үйлдвэрлэдэг уралдуудын тухай байгаа. За тэгээд зурган дээр харуулж байгаачлан одоо нөгөө STEAM биологийн шинжилгээнд хэрэглэгддэг тэжээлт орчин нэмэлтүүд тэгээд ДНХ алгах китүүд гэх мэтчлэн зүйлсүүдийг бол нест маань үйлдвэрлэдэг болсон. За дараачих нь. And next page. This is the protective consumable. We have different gloves, mask, caps, and covers. Our glove sells very well in Mongolia.
За энэ нь болохоор хамгаалтын хэрэгслүүдийн тухай ярьж байна. За тэгээд нитрил болон латекс бэлээ. За тэгээ маск, малгай, улууч гэх мэтлэн зүйлсийг бас үйлдвэрлэдэг. За тэгээд Монголд бол бэлийн маань их сайн зарагддаг. Окей. And next page. Oh, this is the lab instrument. We have different kinds of machine. За энэ нь болохоор лабораторийн төхөөрөмжүүдийн тухай байна. За нийт маань нэлээд олон төрлийн лабораторид хэрэглэгддэг тийм төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг байна. Окей. And the next page. This is about the competence. You can click the next page. За одоо гол давуу талуудынхаа тухай ярина. За окей. Okay, this is let's talk about the advantage of Nest. So we are the one-stop solution. You can see we can do the mold design, the tool making, the tool maintenance, and ingestion and post-processing. The sterilization, the cells, and the logistics network. So promote market responses, fast production, capitated readout, reliable quality assurance, short lead time, flexible in customization. За энэ дээр бол Nest компанийхаа давуу талуудын тухай ярья гэж бодож байна. Эхнийх нь бол хэв бага одоо нэг хувцраа хэвэнд оруулах. За тэгээ хувцраа дагуулчлах. За тэгээд дараа нь болохоор тэр хувцраа шахах болон тийм дараах боловсруулалтуудыг нь хийх үйлдвэр. За тэгээд бэлэн болсон бүтээгдэхүүнээ ариутгах хэсэг. За тэгээд борлуулалт болон логистикийн сүлжээ бол маш сайн байдаг. За тэгээд зах зээлийн системдээ бол маш хурдан хариу өгч ажилладаг. За үйлдвэрлэл маань маш хурдан явагддаг. За тэгээд бүтээгдэхүүний маань чанар бол маш найдвартай байдаг. За тэгээд маш богино хугацаанд нийлүүлдэг. За тэгээд захиалгаар хэрэглэгчид тохируулан бүтээгдэхүүн хийх боломжтой гэж. Okay. And the next. So this is the modeling. We have modeling team established in 2004. This is our department. We do the designing and manufacturing with many years experience of mold designing. Okay. За одоо энэ нөгөө хэвний үйлдвэрийн тухай ярьж байна. Хэвний үйлдвэрийн хэсгийн тухай. За тэгээд энэ хэсэг нь болохоор 2004 онд бол байгуулагдсан. За тэгээд маш өндөр наривчлалтай хэвний дизайн болон үйлдвэрлэлийг бол хийдэг. Олон жилийн туршлагатай. За тэгээд нөгөө шинжилгээ ухааны салбарын яг тийм бүтээгдэхүүнүүд дээр маш сайн мэргэжсэн баг байдаг. Окей. And next page. This is about our e-beam sterilization center. You can see we compare with different sterilization. Our e-beam is fast and strong penetrability, and we have a streamlined process. Окей. За одоо нөгөө нэг бүтээгдэхүүнүүдээ ариутгадаг энэ электрон цацрагаар ариутгадаг тэр төвийнхаа тухай ярьж байна. За энэ электрон цацрагийг нь болохоор ингээд бусад ариутгахын арга болох гамма болон метилийн оксид гэдэг зүйлстэй бол харьцуулсан хүснэгт байна. За тэгээд эднэртэй харьцуулахад бол ингээд хурдан хүчтэй. За тэгээд маш тасралтгүй процессыг явуулах чадвартай. За тэгээд цацрагаар үйлчлэсний дараа бол шууд хэрэглэх боломжтой. За тэгээ унтраах юм бол шууд ингээд ямар цацрагийн туяа бол байхгүй болдог ийм
ариутгалын төхөөрөмжийг бол Nest компани ашигладаг. Окей. So this is the customization. The advantage of Nest, we have the customization because our Nest bioprocessing closed system solution is all customized. We have the design and manufacturing, so we can do the customize. За бас нэг даваа тал нь болохоор ингээд захиалгаар яг ингээд хэрэглэгчэд хүссэн зүйлийг нь бол үйлдвэрлэх боломжтой. Яагаад гэх юм бол Nest нь дизайнаа өөрөө хийдэг. За тэгээд үйлдвэрлэлээ бас өөрөө хийдэг учраас тэгээд яг ямар зүйл авмаар байгаагаа бол ингээд хэлээд бол захиалгаар бол үйлдвэрлүүлэх боломжтой байдаг. Окей. So this is the distribution network. You can see we work with different brand. We have Hygienist market sharing among local brands in China. Over 300 domestic distributor, over 2,200 overseas distributor. The partnership with many brands in life science and diagnostic field. Окей. За энэ борлуулалтынхаа тухай ярьж гин. За тэгээд ерөнхийдөө бол хятад дахь брэндүүд дундаасаа нэлээд сайн хамгийн тийм зах зээл дээр өндөр борлуулалттай байдаг. За дотооддоо бол 300-аад тийм борлуулагчтай. За тэгээ гадаад дэлхийд даяар гадаад борлуулагчдын тоо бол 200 байдаг. За тэгээд энэ шилэн ухааны салбарын олон компаниудтай бол хамтарч ажилладаг. Okay. Next page. So this is our nesting. You can see the branch company, US company, Japan company, and New Zealand and other company, branch company. За энэ нь болохоор ингээ Nest-ийн хамт олныг харуулж байна. За тэгээд Америкт байдаг компанийн хамт олон, Японд байдаг компанийн хамт олон, Нидерландд байдаг компаниуд нь за тэгээд Арабын нэгдсэн Эмират улсад байдаг ийм салбар компаниудаа бол харуулж байна. Okay. Okay, and next page. It's about the marketing data. You can click the next page. Yes. 2025, we have 570 numbers of customers. We sold SKU 1,000, more than 1,000. The sales revenue by CNY is 500 million. За 2025 оны амжилтынхаа тухай ярих гэх юм бол 570 гаруй үйлчлүүлэгч компаниуд байгаа. За тэгээд борлуулсан бүтээгдэхүүний төрөл нь болохоор 1000-аас дээшээгээ байгаа. За тэгээд хятадын йений мөнгөөрөө болохоор 500 сая юаны тийм борлуулалтын орлого болсон байгаа. This is about the useful tools launch. You can assist on Nest homepage. Yes, we have the homepage, and you can switch to Nest course reference tools. You can do the COA, COC download. You can download the PCR compatible chart. You can do the online order system. Энэ болохоор Nest компани вебсайт дээр байдаг ийм 3 ийм хэрэглэж болох системийн тухай ярьж байна.
За тэгээд эхнийх нь болохоор нийтийн бүтээгдэхүүнийг одоо хэрэглэж байгаа зүйлтэйгээ тохирох уу үгүй юу гэдгийг шалгаж болох тийм програм. За тэгээд нийтийнхаа бүтээгдэхүүний шинжилгээний бичиг буюу болон ийм баталгаажуулах тийм бичгээр бол татаж болно. За тэгээд PCR-ийн бүтээгдэхүүнээ бас ингээд төхөөрөмжтэй тохирох уу тохирохгүй юу гэдгийг нь бол харьцуулж болох хүснэгт байгаа. За тэгээд онлайнаар буюу цахимаар худалдаа авалтаа захиалга үүсгэж болох тийм систем бас байгаа. Окей. Okay, and the next page. So it's about the exhibitions in 2026. За энэ 2026 оны You can төсөлнгүүдийн тухай ярина. yes. You can click the next page. This is the overseas exhibition planned in 2026. Our participation in global trade shows is driven by a commitment to better understand our customers' needs. We do not memory develop products in the laboratory. We stand at the very forefront of the industry. За энэ дээр болохоор нестийн оролцож болох тийм оролцохыг төлөвлөсөн байгаа тийм үндслэнгүүдийн тухай ярьж байна. За тэгээд манай компани нь бол яг тийм яг зөвхөн тийм ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэн гэдэг ингээд зогсдоггүй. За тэгээд үйлчлүүлэгчтэй бол зохицуулаад шинээр тийм бүтээгдэхүүнүүдийг бол байнга үйлдвэрлэж байдаг. Окей. Okay, and next page. So this is the advertising plan online. Nest has established a comprehensive online and advertising plan utilizing diverse domestic and overseas platforms such as Alibaba, BioEquid, YouTube, and LinkedIn to achieve global brand promotion and market research. За эндээс болвол Nest-ийн захин орчинд дох зар сурталчилгаагаа тавьдаг тийм газруудыг бол харж байна. За эхнийх нь болохоор дотооддоо бол Alibaba, BioEquip гэх мэтчлэн сайтууд дээр бол бүтээгдэхүүнүүдийнхаа зарыг тавьдаг. За тэгээд гадаад хэрэглэгч нартаа зориулаад YouTube, LinkedIn, Facebook гэх мэтчлэн ийм програмуудыг бол ашигладаг. Окей. Okay, and now I have finished the introduction about our company and products. So the last part is the Q&A. My colleague Grace will be happy to answer. So you guys feel free to drop your questions in the chat box anytime. Окей. За одоо ингээд миний ихтгэл бол дууслаа. За тэгээд одоо хамгийн сүүлийн хэсэг бол нөгөө асуулт хариултын болон байгаа. За тэгээд миний хамтран ажиллагч Grace болвол та бүхний асуултад бол хариулах болно. За тэгээд та бүхэнд асуух асуулт байх юм бол чат болон энэ чат хэсэгтээ эсвэл энэ гараа өргөж байгаад Q&A-гээд асуултаа асууж болно шүү. Окей. За та бүхэнд асуух асуулт байгаа лу? Асуулт асууж болох уу? Асуулт асууж болно. Та асуух юм бол За биокоммунитийн биокоммунитаас оролцож байгаа даваадлага байна. За энэ нөгөө компани ерөнхийдөө дангаараа хятадын хөрөнгө оруулагчтай хамтарсан тийм өөр орнуудтай хамтарсан байт юм болоо дан хятадын хүмүүстэй нийлүүлж хөрөнгө оруулагч байт юм болоо нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь болохоор
Энэ вакцины цэвэршилтэнд ашиглагддаг бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн болов гэдэг. Нэг асуулт. За 3 дугаарт нь болохоор түрүүний ярьсан хариуцлага халдварлалт хийж байгаа гэдэг. Ионы хариуцлагын тухай яриад багш би нэг юм дахиад нэг тайлбарлаж өгч болох уу гэдэг. За энэ 3 асуулт байна. Тухайн асуултын сонссонгүй. Вакцины мэд одоо нэг идэвхгүйжүүлсэн вакцины цэвэршилтийг би сонирхоод байгаа байхгүй юу? Энд ашиглагддаг бүтээгдэхүүн үйлдвэрлэлт үү гэдэг. За. Ультра фильтрац гэж мембран шултур мөлтүрийн тиймнүүд ашиглалт бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн болов гэд. Тэгээд нөгөө хариуцлага салдварлалт гэх нэг ионы хариуцлага хийж байгаа гэдэг физик аргаар яваад шиг би энийг дахиад нэг тайлбарлаад өгөөч. Okay. Okay, Grace. She's attending from the company Biocombinat of Mongolia, and she's interested in the product's sterilization. And can you please explain the sterilization once again? The E-beam, can you please explain it? E-beam sterilization is a new technology. We exported this E-beam sterilization machine from Belgium. For E-beam sterilization, it is faster than gamma and EO. When the goods finish the E-beam sterilization, they can ship directly. But for gamma and EO, the goods need to stay for nearly 48 hours. Then they can ship. E-beam is very fast. Ерөнхийдөө бол эдний компани энэ Бельгийн компани Бельгийн IBA гэдэг компани юу нэг тийм электрон цэцэрлэгийн төхөөрөмжийг бол ашигладаг. За тэгээд яг энэ нь болохоор яг электрон цэцэргээр бол бүтээгдэхүүнээ ариутгадаг. За тэгээд энэ гамма цэцэрэг бол нитроген оксид цэцэргээс улгаантай ингээд илүү хурдан хүчтэй тасалдгүй явуулж болдог. За тэгээд ерөнхийдөө бол химийн үйлчлэгт ямар ч үйлддэггүй нэг түрээс даваа талтай тийм шинэ төхөөр технологи байгаа гэдэг чинь. Нөгөө мэдээ физик талдаа л ах шиг байна. Тэр өөрөөр нь химийнхээс илүү физик тийм физикийн гаралтай хариуцлага халдвар бэлтгэл хийх юм байна гэдэг. Ионоор хариуцгаад яваад электрон цэцэргээр хариуцах юм байна. За. Тэгээд нөгөө вакцины цэвэршилтэнд ашиглагддаг бүтээгдэхүүн хийх юм болов бүтээгдэхүүн үйлдвэрлэлт юм болов вэ? Вакцины цэвэршилтэнд хэрэглэгддэг ямар бүтээгдэхүүн юм бол энэ жишээлбэл юу ядаж болно? Центрифугууд болно өндөр хурдтай. за Өндөр хөрөмжүүд. Тэгээд нөгөөх нь болохоор ультра фильтрацийн аппарат гэдэг байхгүй юу? Тэрэнд хэрэглэгддэг нөгөө аппаратных нь бас юм цаасан мембран шүүлтүүрүүд үйдээ. Тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэлт юм болов гэж асууж за байна. she's asking the products that you manufacture and she is interested in the vaccines accessories such as a membrane filter and such as membrane filter. And do you have any product like this? And which slide it was on? For the vaccine applications, we mainly introduce by factory the multi-layer self-culture flask and the aluminum flasks. If we can have the products related at the beginning for the products introduction, you can turn to the cell culture related products. Ерөөдөө бол Cell culture. мембран фильтр гэдэг зэргийг бодож үйлдвэрлэдэг. Энэ эцний өсвөртэй холбоотой слайд руу нь оруулаад өгөө. Бүтээгдэхүүний танилцуулга гэсэн слайд. Тийм биш. Өөрөө янз байсан гэж тий. Ерөнхийдөө бол юу Ерөнхийдөө эсийн өсвөртэй холбоотой үйлдвэрлэлт юм шиг байна тий. эсийн өсвөртэй тэгээд нөгөө нэг биофактортай холбоотой тэгээ вакуум шүүлтүүрийн системүүд гэсэн бас нэг тиймэрхүү төрлийн бүтээгдэхүүнүүд бол байгаа.
За баярлалаа. You can see this photo from the first line, the multi-layer cell culture flask and the biofactory and the alumina flask, especially for the biofactory. Only Nest and the Connie have 40 layers cell factory, and for Nest, we use ultrasonic welding, but Connie, they use the glue. So we mainly introduce the cell culture flask and the biofactory and the alumina flask, all the products in the first line. It is mainly recommended for the vaccine factories. Ерөнхийдөө бол энэ энэ слайд дээр харагдаж байгаа энэ хоолбуудыг ерөнхийдөө маш олон тийм вакцины үйлдвэрүүд бол авдаг гэдэг чинь. За тэгээд энэ зурган дээр харагдаж байгаа ийм фласкууд, эсвэг сүрийн фласкуудыг бол хэрэглэж болно гэдэг чинь. Тэгээд та нөгөө вебсайт руу н ороод эсвэл бол яг надтай шууд холбогдоод тэгээд яг энэ талаар бас мэдээлэл авах боломжтой шүү. За баярлалаа. Okay, she said thank you very much. Okay, it seems like there's no any other question. Thank you for thank you for today's presentation, Zoe and Grace. And thank you for participating today's webinar. Okay, thank you very much, Zoe and Grace. Okay, thank you. Thank you. Thank Bye-bye. Bye-bye. Maybe we will see you in next meeting. If they interested in the product, we can introduce the products next time. Okay. Нөгөө биокомбинатигт бүтээгдэхүүн асуусан шүү дээ. Тэрэн дээр сонирхолтой бүтээгдэхүүн байх юм бол уулзалт хийгээд ингээд ярилцаж болно шүү гэдэг. Тэгээ манай өнөөдрийн вебинарт оролцсон та бүхэнд баярлалаа. Nest брендийн бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэл өгний санал авахыг хүсвэл та бүхэн манай info@green industry-ийн мэйгээд мэйл хаягаар хүсэлтээ явуулж болно. Эсвэл манай сошиал сувгуудаар бас шууд хүсэлтээ явуулж болно. За бүр боддоор нь ер нь бол манай дэлгүүр дээр бэлэн бараанууд бас Nest-ийн бараанууд байгаа. Ирээд манай дээр бараатай танилцаад үзээд бүр шаардлагатай гэвэл бас дээж нэг китүүд ирээд манай дэлгүүрээс аваад хэрэгжилж үзэж болно шүү. Өнөөдөр тэгээ бүгдэнд нь бас маш их баярлалаа идэвхтэй оролцсон. Дараагийн вебинараар уулзлаа. Түр баяртай.